Төвийн бүсээс төхөөрсөн шүтлэн хязгаалan үхрийн 1 кг 11 мянган төгрөг, Дорнод Сүхбаатар аймгаас бэлтгэсэн тарх хүч сайтай шүтлэн хязгаалan үхрийн мах 1 кг-ийн үн 12 мянган төгрөг байна. Баруун аймгаас бэлтгэсэн эдшний үхэр үнийн хувьд 1.1 саяас 1.8 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Махны нийлүүлэлт цас орж улам хөөдрөхөөр нэмэгдэнэ гэсэн хүлээлэлт өндөр байна. Ойролцоогоор 150-аас 200 кг жин татах эдшний үхэр 1.6 саяас 2.2 сая төгрөгийн үнэтэй хүнсний захуудаар борлуулагдаж байна. Аль аймгаас бэлтгэсэн мах вэ гэдгээрээ махны үн борлуулалт өөрөөр хамаа. Иргэд Дорнод Сүхбаатар аймгаас бэлтгэсэн малын махыг худалдан авах сонирхолтойгоос гадна нийслэлчүүд эдшиндээ ихэвчлэн бага үхрийн мах худалдан авч байна. Харин үндэсний статистикийн хорооны мэдээгээр Улаанбаатар хотын зах худалдааны төвүүдэд махны жижиглэнгийн дундаж үн хоньны ястаа мах килограмм нь 14 мянган төгрөг, хоньны цул мах 14.9 мянган төгрөг, үхрийн ястаа мах килограмм нь 17.7 мянган төгрөг, үхрийн цул мах 20.4 мянган төгрөг, адууны ястаа мах 11.9 мянган төгрөг, Ямааны ястаа мах 10.6 мянган төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Махны жижиглэнгийн үн хямдраагүйгээс иргэд махаа бөөнд нь худалдаж авах нь хям тусаж эдшний малын махны нийлүүлэлт нэмэгдэхийг хүлээж байна. Харин цагаагаар харьцангуй дулаан байгаа нь төхөөрсөн мах үлдэхгүй байх энэ нь махны нийлүүлэлт багасгахад нөлөөлж байна.